Сайн бацхан үзэгчдээ цагуур овшин шилжээний газраас та бүхэнд 6 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв мэдээг танилцуулъя. За эхлээд та бүхэндээ уур амьсгалын тойм буюу Монгол орны 6 дугаар сар ямар онцлогтой болдог талаар тойм мэдээллийг танилцуулъя. За агаарын температурын хувьд аваад үзэх юм бол 1981-ээс 2010 оны хоорондох температурын дунджаар Говьтай, Ховдын зүүн хэсэг, Баянгор аймгийн өмнөд хэсэг, Өмнө Говь, Дорногов аймгийн ихэнх нутгаар 20-с 25 градус дулаан байдаг бахан. Баяуулгын аймгийн баруун, Завхан, Хөвсгөл, Аранга аймгийн ихэнх нутаг, Говьтай аймгийн баруун хэсэг, өмнө хэсэг болон зүүн хойд хэсэг, Баянгор аймгийн хойд хэсгээр бол 10-аас 14 градус дулаан байдаг бахан. Бус нутгаар буюу Монгол орны ихэнх нутгаар 6 дугаар сард сарын дундаж температур 15-аас 19 градус дулаан байдаг бахнэ. За гэвч жил өөрөөр харилцсан адилгүй байдаг. Зарим жил хөөдөрсөн уур амьсгалын дунджаасаа, зарим жил мөн уур амьсгалын дунджаасаа дулаарсан жилүүд бол байдаг. За тухайлж авч үзэх юм бол 1994-1997 онд бол Төв, Говь, зүүн зүгэн нутгаар олон жилийн дунджаас 1-ээс 2 градусаар, за 2000, 2002 за мөн 2007 онд бол ихэнх нутгаар 2-оос 5 градусаар бол дулаан болж байсан. За харин 1987 онд бол олон жилийн дунджаас 1-ээс 2 градусаар хүйтэрч үнэлэхүй бага температур Говийн нутгаараа 3-аас 8 градус дулаан, Уулархаг нутгаараа бүр 3-аас 8 градус хүйтэн болж, за бусад нутгаараа бол 1-ээс 1 градус дулаанаас 4 градус хүйтэрч байсан юм. За сочир хүйтрэхт бол сарын аль ч үед бол ажиглагддаг ийм онцлогтой сар. За дуу цахалгаан бол жил бүр 4-ээс 8 удаа ажиглагддаг бол зарим жил бол 10-аас 14 удаа ажиглагдах нь бий. За салхины хурд 15 м/с-ээс их болох тохиолдол жил бүр 1-ээс 3 удаа бол тохиолддог. За харин зарим жилд бол 7-оос 9 удаа бол ажиглагдах нь бол байдаг. За сочир хүйтрэлт нэлээд ажиглагдана гэдэг бол 6 дугаар сар температурын хувьд бас нэлээд бас хүйтрэх болжгүй ийм сар гэж ойлгож болох юм аа. За энэ сард бол Ихэнууруудын хотор Говийн нутгийн Говийн ихэнх нутгаар бол 9-өөс 29 мм хэмжээтэй хурд дундас ордог бол Төвийн нутгийн ихэнх хэсэг болон зүүн аймагуудын нутгийн баруун хойд хэсгээр 50-аас 70 мм хэмжээтэй, бус нутгаар буюу ихэнх нутгаар 21-ээс 49 мм хэмжээтэй бороо ордог, 1991, 93, 96, 2004 онд бол Говийн нутгаараа 1994, 2008, 2011, 2013 онд бол ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-ээс 3 дахин их, 2014 онд бол Алтай өвөр Говьор 5-аас 7 дахин их хэмжээтэй бороо оржсон бол 1987, 1995, 98-аас 2000 онд бол дунджаас бага хэмжээтэй бороо орсон байна. За тэгэхээр бол хамгийн сүүлд буюу 2010 онд бол Алтай өвөр Говьороо бас нэлээд их хэмжээний бороо орж байсан нь бол архивт бол үлдсэн байх юм аа. За одоо харин үргэлжлүүлээ та бүхэндээ 2015 оны 6 дугаар сарын цагаараа үргэлжлсэн мэдээг танилцуулъя. За температурын хувьд бол эхлээд баруун Төв, зүүн Говь гээд температурын хувьд ямар байхыг та бүхэндээ танилцуулъя. За мөн л агаарын температурын утга нь бас баруун аймагуудын хувьд бол сарын дундчид нутгийн хойд хагас хэсгээрээ бол 11-ээс 16 градус дулаан байдаг бол нутгийн өмнөд хэсгээрээ 15-аас 20 градус дулаан байдаг бахан. За баруун аймагуудын хувьд бол Завхны хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-аас 1 градусаар дулаан, бусад нутгаас олон жилийн дунджийн орчин байх төлөвтэй байгаа бол за Төвийн бүсийн аймагуудын хувьд бол Хөвсгөлийн нутаг, Аранга, Булганы баруун хойд хэсгээр бол олон жилийн дунджаас мөн 1 градусаар дулаан, бусад нутгаараа дунджийн орчин байх төлөвтэй буюу за ерөнхийдөө бол баруун аймагуудын хойд болон Төвийн бүсийнхаа хойд хэсгээр л улаан өнгөөр тэмдэгдсэн буюу олон жилийн дунджаас 0.5-аас 1 градусаар дулаан үлдсэн буюу Монгол орны ихэнх нутгаар энэ жилийн хувьд бол олон жилийн дунджийн орчим агаарын температур зөнхлөх ийм төлөвтэй бол байгаа. 1-р 10 хоногийн эхний хагас болон дунд үеэрээ нэлээд сэрүүсэх ийм хандлага ажиглагдж байгаа. За энэ бол 6 дугаар сарын эхний 10 хоногийн дунд үе буюу 4, 5, 6-ны 7, 8-ны өдрүүд бас нэлээд хүүтрэлд орж ирэх төлөвтэй. За бусад үеүдтэй бол агаарын температурын утга бол бас харьцангуй бас тогтун байх ийм ерөнхий төлөв бол гарч ирсэн байгаа. За 3 дугаар 10 хоногийн сүүлчээсээ эхлээд бол бага зэрэг дулаарах ийм хандлагатай байгаамаа. За ерөнхий төлөвийг та бүхэнд танилцуулж байгаа учраас үргэлжлүүлээд 6 дугаар сарын хурд хүнсний өрсөлдсөн мэдээг танилцуулъя. За хурд хүнсний өрсөлдсөн мэдээг харж байгаад мөн л баруун аймагуудын нутгаараа бол харилцан адилгүй хэмжээтэй бас хур бороо орох ийм ерөнхий төлөвтэй байгаа. Увс Завхны хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Ховд, Говьтай, Баянгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хэмжээтэй хурд хүнс орох бол Төвийн бүсийн хувьд Хөвсгөлийн баруун хэсэг, Аранга аймгийн хойд хэсэг болон зүүн өмнөд хэсэг, за Булган аймгийн өмнөд хэсэг,
Төв аймгийн баруун өмнөд хэсэг Өвөрхангай аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад унтлагаар дунджийн орчим хэмжээтэй хур бороо бол орно. Зүүн аймагуудын хувьд мөн л Сүхбаатар дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур бороо орох төлөвтэй байгаа бол Гоён бүсийн хувьд Өмнөгов аймгийн баруун болон зүүн хил орчмын нутаг, Дундгой аймгийн зүүн өмнөд хэсэг, Дорногой аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хэмжээтэй буюу за тод чар өнгөөр тэмдэглэсэн газрууд бол олон жилийн дунджаас бага хэмжээтэй хур дундс буюу хур бороо орох газрууд, тод ногоон өнгөөр тэмдэглэсэн газрууд бол олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй хур бороо орох газрууд, за үлдсэн нь бол олон жилийн дунджийн орчим хур бороо орох ийм газрууд бол үүнд бол харагдаж байгаа. За салхины хурдны тухайд аваад үзэх юм бол бас яг бороо орох үеүдтэй бас салхины хурд бол нэлээд ихсэх төлөв бол гарч ирсэн байна. За ялангуяа 1-р 10 хоногийн дунд үеэр зарим газараараа бороо орно, уулархаг нутгаараа хурд дундс орно. Баруун аймагуудын хувьд 2-р 10 хоногийнхоо ихээр нутгийн хойд хагастай дунд үе болон сүүлчээрээ зарим газараараа бороо орно. 3-р 10 хоногийн ихэн ба сүүлчээр ихэнх нутгаар дунд үеэр зарим газараар төр зургийн дууц халхантай бороо орох төлөвтэй байгаа бол за дээрх бороо орох үеүүдэд бол салхины хурд төр зур 12-аас 14 м хүртлээр за зарим үед бол 18-аас 20 м хүртэл ширүүсэх ийм ерөнхий төлөвтэй байгаа юм. За салхины хурдны хувьд бас 5 сартайгаар харьцуулахад бол хүчтэй салхины хурд бол баг зэрэг багасах ийм ерөнхий төлөв бол ажиглагддаг. За гэхдээ бас түрүүн та бүхэн мэдээллийн хөтөлбөрийн өмнө бас хэлсэн жил бол харилцан адилгүй байдгаа гэж. За та бүхэнд бас 10 хоног болон 7 хоногийн зайцтайгаар 6 дугаар сарын урьдчилан мэдээг дэлгэрэнгүйгээр нь хугацааны хувьд наривчлалтайгаар та бүхэнд цагуур оршин шинжилгээний газраас бас тайлбарлан хүргэх болно. За та бүхэнд цагуур оршин шинжилгээний газраас 6 дугаар сарын төлөв мэдээг товчхондоо танилцууллаа. Харлаанд тусанд баярлалаа.